сайн байцгаана уу бүгдээрээ. За албан ёсоор Өмнөд Америк ТV-ийн Аргентин улсаас Буэнос Айресээс та бүгдтэйгээ мэдчилж байна. За энд ирээд одоо нэг сар гарны хугацаа өнгөрч байна. За өнгөрсөн нэг сарын хугацаанд яг юу болов, яасан, ийсэн, за цаашдаа ямар төлөвлөгөөтэй байгаагаа энэхүү влог бичлэгээрээ та нартай хүргээд явчих гэж бодож байна. За тэгээд ер нь бол ингээд цоошин твд ирж гин, цоошин соёл, цоошин одоо газар нутагт ирээд шууд бичлэг видео хийн гэдэг бол өөрөө асар одоо буруу зүйлсийг санагдсан. Цаашдаа би энэ улс орноор аялах байгаа, ганцхан Аргентин биш Өмнөд Америкаар тэр чигтээ аялах байгаа. Тэгээд өөрөө бол шууд шокийн байдалд орсон ерөөсөө. Маш том хотод, маш цар хүрээгээр маш том хүмүүс дотор ороод ирсэн. Тэгээд дээрээс нь хилний ингээд маш том бэрхшээл саадуудыг тулгарсан. За тэгээд дээрээс нь яг тухайн орны хүмүүсийн одоо зан заншил, ахуй амьдрал, за дээрээс нь энэ одоо зан авирыг нь мэдэхгүй гэж одоо камер өрөөд явах нь өөрөө бас айгүй буруу санагцсан. Тэгээд хамгийн нэгдүгээрт мэдрэгдсэн зүйл бол эдгээр хүмүүс бол камерыг дуранд бол өртөх маш дургүй хүмүүс байд юм байлээ. За тиймийн тулд одоо бас яран одоо бичлэг хийх бодлого байлаа. Хоёрдугаарт Аргентинд бас би нэгэн төлөвлөгөөтэй ирсэн байгаа. Юу вэ гэхээр одоо өнгөрсөн хугацаанд би бол Монголоос гарснаас хойш одоо ингээд нийтдээ 18,000 км дугуйтай ингээд явсаар байгаад Аргентин улсад ингээд Африкаас нисээд ирсэн байгаа. Тэгээд Аргентин улс цаашдаа энэ Өмнөд Америк твээр би мотоциклтэй туулах ийм зорилгот өвөрлөж ирсэн. За тэгээд одоо ингээ бүх зүйл санснаар бас бүтдэггүй болдгүй юм байна. Тэгээд энэ улсад одоо мотоцикл унах зөвшөөрөл цаашлаа тэгээд худалдаж авах, за тэгээ өөрийнхөө нэр дээр болгох, жолооны үнэмлэх, за тэгээд асар олон зүйлсийг судалж эхэлсэн. За тэгээд гарц гаргалгааг нь хайжаа одоо болтол ингээ хөөцөлдөд явж байна. Тэгээ одоо бол нэг сарын хугацаа өнгөрсөн байна. Ямар ч лээсэн бүх зүйл нааштай иргсэн байгаа гэхэд хэлэхэд таатай байна. За тэгээд Аргентин улс маань хойдлаараа Уругвайтай хэлдэг юм, Парагвай, урдуураа Чилтэй хэлдэг. За тэгээд ойролцоогоор нэг сая 500 мянган метр квадрат газар нутагтай. Манай Монголтой нэлээд ойролцоо юм байлээ. Тэгээд Өмнөд Америк твдээ байгаа улс орнуудаас хоёрт ордог газар нутгаараа нэлээд том талбайг эзэлдэг. За мэдээж энд болохоор байгалийн маш онцгой, сонирхолтой, гайхалтай газрууд байдаг. Мэдээж энэ Игуазу хүрхрээ байна. За одоо миний өмнө явж исэн Виктория Фолын дараа орохоор Игуазу гэдэг 3 хил дээр оршдог хүрхрээ байна. За Патагониа байна. Юу Патагониа дээр очихыг маш ихээр хүсэж байгаа. За цаашлаад бүр Ушуая явж үзмээр байгаа. За тэгээд нэг сонирхолтой факт юм байна. Ер нь бол хүн амынх нь нэг ойролцоогоор нэг 60% нь 60-аас 70% нь ер нь бол ингээд өмнөд тал руугаа ингээд шахацсан. Нэгсэндээ Буэнос Айрес тал руугаа. Тэгээд Ушуая, Патагониагаар ер нь бол ингээд манай Монголтой ойролцоо юм онгон зэрлэг байгаль ер нь ингээд эмпти хоосон шахуу байд юм байлээ. За тэгээд одоо ингээд Аргентин бол одоо яг өнөөгийн нөхцөл байдал маш хүнд байгаа юм байна. Эдийн засгийн хувьд ер нь хямралтай. За саяхан нөгөө ерөнхийлөгч нь солигдсон юм байна шүү дээ. Хавьер Милейни билүү. Ерөнхийлөгч нь солигдоод ерөнхийлөгч нь бол нөгөө өмнө явж байсан нөгөө тэр халамжийн системийн бодлогыг ерөөсө тэр чигт нь ингээд устгаа. Тэгээд одоо ингээд цоошин ингээд эдийн засгийн одоо ийм хөгжлийн бодлого ингээд төлөлөөд ингээд явж байгаа юм байна. Тэгээд 7 хоногт одоо бол 1-2 удаа яг миний яг энэ байгаа энэ газар туслах хөдөлгөөн болдог. Яг би одоо яг энэ нөгөө конгрессыг яг хотын төвдний ойролцоог хостел байрлаж байгаа. Тэгээд яг энэ конгрессийн ерөөсөө 7 хоногт 2 удаа юу нэг ингээд том жижиг бослох хөдөлгөөнүүд байн болдог.
За яг өөрийн биеэр бол мэдэрж байгаа зүйл болохоор юмны өн бол маш үнэтэй. За ялангуяа хоол хүнс. За тэгээд махбод манай Монгол үнэтэй, Монголтой нэг ойролцоо явах шүү. Нэг хил мах нэг 15,000-аас тэгээд дээшлээ. Чанартай мах нь ингээд дээшээ авах тусмаа дээшээ үлдээ. За тэгээд өргөө хэрэглээний ер нь хүнс ер нь бүгд маш үнэтэй. За одоо жуулчдад ч юм уу аяллаар явж байгаа хүмүүст маш хүн дээр тусаж байгаа зүйл нь юу гэхээр энэ Western Union мөнгөн говьлогын үйлчилгээнүүд, за энэ виза картны үйлчилгээнүүдээс маш их шимтгэл авд юм байна. Тэгэхээр бүр ингээд асар их юм нөлөөлд юм байна. Тэгээд энэ одоо ингээд яг байнга одоо яг ийм байсан уу үгүй яг өнгөрсөн нэг жил 2 жилийн өмнө бол бүх юм хэвэн байсан. Гэхдээ мэдээж одоо энэ хүний ерөнхийлөгч нь хийж байгаа бодлого нь одоо ингээд хүн дээр тусч байгаа ч гэсэн нэг цаашлаад бас нэг 4-5 жилийн дараа 10 жилийн дараа бас магадгүй Аргентин улсыг бас эдийн засгийн хямралаас гаргах хэмжээний энэ бодлого гэж одоо хүмүүс бас итгэж найддаг хүмүүс бас өндөө байд юм байна. За тэгээд Аргентин улс бол одоо ерөнхийдөө нэг иймэрхүү байна. Мэдхгүй чадахгүй зүйл маш их байна. Ялангуяа одоо хамгийн их том бэрхшээл бол ерөөсөө хэлний асуудал байна. Тэгээ өөрийгөө хажуугаар асуудлуудын хажуугаар бас Аргентин Испани хэлийг бас ингээд ойр зур үг цээжлэх гээд хичээж юм. За ястаа нэг давхгүй гэсэн давгаараа нэг 3 давуу гэдэг чиглэл юм болж байна. Тэгээд ер нь бол одоо тэгээ болгондоо бүгдээрээ. За өнөөдөр бүгдээрээ Менжүр ахын руугаа явнаа. Та нар маань Менжүр ахын талаар мэдж байгаа бах. Миний яг энэ байрлаж байгаа хостлоос нэг ойролцоогоор 4-5 км-ийн зайтай амьдардаг. Тэгээд хотынхан метрогоор нь дамжаад Менжүр ахынд очиод за тэгээд хүрээд ирнэ. Буцгаая. Muchas gracias. За нэг кофе авлаа. За өнөөдөр бол Аргентинд 10 дугаар сар 18-ны өдөр маш гоё өдөр байна. Энд ерөнхийдөө хаврын сар нь үргэлжилж байна. Удахгүй зам боллоо. Сүүлийн 2-7 хоногийн дотор ингээ моднууд нь ногоороод эхэлчлээ. За тэгээд кофегаа уугаад метроны буудлын алхсан да. За миний барьдаг буудлын Рикардо гэдэг буудлын байгаа. Эндээс дамжаад 2 дамжаад Менжүр хахаа байгаа газар очих юм байгаа. Тэгээд одоо яах ёстой вэ гэхээр шодлоо буудлын дээр за метро руу орохын тулд эхлээд энд ингээ карта уншуулнаа. За тийм амьдрал бас хүнд газар хүнд шүү. За ингээд метроныхон буудлын дээр нэрч байгаа. За ингээд яваад ирчлээ. Аливаа юмны нэг учрыг олох бас гоё байдаг штэ. Би бол
ядаж Аргентин улсынхаа одоо бонус хариуцлагынхаа хотынхын төвийнх нь учрыг бол ямар ч байсан олж байна. За бүрэн биш юмаа гэхэд ядаж хаана юу байгаагаа мэдээд метрогоор нь зорчоо сурж яана гэдэг маань ер нь айгүй таатай байгаа. Гэр анх иржсэнээ бодох юм бол бас нэг учиртай болоод байгаа бас. За би Минжуур ахандаа хүрээд ирсэн байна. За тэгээ өнөөдрийн болон миний энэ влогийн турш анхны зочин би өнөөдөр гэрт нь хурж ирээд ингээд яриа хийж байгаадаа маш их баяртай байна. Тэгэхээр та бүхэн одоо сүүлийн 4-5 сарын хугацаанд холбоотой байсан. За тэгээд өнөөдрийг энд ирэх хүртэл одоо энд болж байгаа процесс бүх зүйлсд мань тусалж байгаа юуны өмнө талархлаа дэвшүүлмээр байна. За тэгээд та өөрийгөө ерөнхийдөө хүмүүст манай үзэгчдэрт өөрийгөө танилцуулаад яриагаа эхлэе гэж бодож байна. За сайн бүгдээрээ сайн байцгаана уу. За намайг их бол доктор Минжуур гэдэг. За Аргентин улсад гэрмэлээрээ ирж амьдраад жилийн хугацаа болсон байна. За тэгээд даваахаа дүүтэйгээ аяллын бас үзээд за 18,000 км газар ингээд аялаад явж байгаа одоо маш их бахархалтай нэр төрийн хэрэг байна. За тэгээд одоо энэ бол одоо хэдэн энергийн Аргентин бонус айлс хотод одоо ингээд ирсэн байгаа нь одоо аялал хийх гэж байгаа нь одоо их мундаг байна. Тэгээд одоо их бахархаж байна. Тэгээд одоо Аргентинд маань сайхан 100 цаг ирж байна. За анхны Монгол дугуйтай аялагч болж байгаа учраас бас энэ аялал нь бас зам нь сайхан аялал саадгүй байх одоо ерөөдгийг хүсэж байна. За маш их баярлалаа. За тэгэхээр таныг бас зарим хүмүүс мэдэхгүй байгаа. Юу гэхээр одоо би бол ингэж ойлгосон, таныг бол бас над шиг аялагч гэж ойлгосон. Гэхдээ гэр бүлээрээ ингээд улсын соёл одоо ахуй амьдралыг таньж мэдээд ингээд дэлхийн ертөнцөөр аялаад явж байгаа гэж би ойлгосон. Ер нь та нийтдээ хичнээн улсаар амьдарч үзсэн бэ? За Аргентинд ирээд тэгээд хэр удаан хугацаа өнгөрөөж байна вэ? За миний хувьд бол 10 жилээ төгсөөд Европын холбооны улсад сурч ажиллаж амьдарч байгаад нийт одоо 15 жил Европын улсад одоо ажиллаж амьдарч байсан. Герман, Францад ялгаараа цогцлон амьдарч байлаа. За тэгээд гэр бүлийнхээ хамтаар Монголд бас хэсэг хугацаанд амьдраад одоо өнөөдөр ингээд өнгөрсөн жилээс Аргентин улсад ирээд амьдарч байна. Одоо ер нь бол Аргентин анхны одоо Монгол чуудын нэг нь болол одоо суурь амьдарч байгаа хүмүүсүүдийн явж шүү. Тийм. Одоо яг ирээд 1 жилийн хугацаа болж байгаа юм тийм. Тийм 1 жилийн хугацаа болж байна. Манай энэ Аргентинд маань нийтдээ ер нь нэг 2-3 гэр бүл бол байгаа. За эдгээр маань бол бас тустай ажил хөдөлмөр хийгээд амьдарч байна. За Аргентин улс маань бас ер нь их олон соёлоос одоо бүрдсэн бас их сайхан бор байгаа. За би бол ингээд 1 сарын хугацаа болж байна л да. Тэгээд ямар ч одоо ерөнхий одоо нэг судалгаа байхгүй ирсэн. Одоо яг энэ улстай ингээд асан зохицол байж байна. За тэгээд ерөнхий байдлыг ингээд хэлэх юм бол одоо ингээд Аргентин улс маань маш олон соёлоос бүрдэж байгаа юм болов уу гэж би ингээд ойлгож байна. За тэгээд ер нь энэ улсын түүхээс аваад үзэх юм бол ер нь яг Аргентин хүн гэж яг байд юм уу? Ер нь хичнээн одоо улс үндэстэн амьдралын дээр энэ ер нь ямар түүхтэй улс юм бэ? За Аргентин улс маань их хүчлэн Испани, Итали, Герман,
одоо гаралтай хүмүүс суурин амьдардаг. Энд нэг 90% цагаан альстай хүмүүс гэж ойлгож байна. За үндсэн хэл нь бол Испани хэл байдаг. Испани түүх соёлын соёлтой салшгүй холбоотой. Европын Испани, Итали, за Германтай ч гэсэн бас их холбоотой ийм өөрмөгц соёлтой болсон. Жишээлх юм бол одоо хамгийн их ажиглагдж байгаа зүйл гэхээр ингээд хотын төвөөр нэг яг юм бол ийм гоё хуучны Италийн одоо тэр гоё уран барилгууд байх жишээ тий. За эндхийн пицца бол ерөөсөө хамгийн шилтгэн гэж би бодож байна. Одоо энэ улс орнуудаас ижсэн пиццануудаас яг гоё тэр Итали пицца юм уу гэмээр одоо би одоо Итали пицца хийж үзээгүй ч гэсэн тийм мэдрэмж төрүүлж байна. За дээрэс нь бас ингээд бусад бас ингээд бор арьстай хүмүүс юм уу боливч юм уу ингээд бус хүмүүс энэ тэрнээсээ гадна маш олон Азиуд амьдардаг юм байна. Тэгэхээр би одоо энэ бол их олон үндэстэн олон улс орны хүмүүс ирж амьдардаг ийм улс юм болов уу гэсэн бодолтой байна. Тэгээд ер нь хаа энэ Аргентин улсын яг өнөөдрийн нөхцөл байдал ер нь яг ямар хөө байна вэ? Өмнө яг ямар байсан юм? Одоо ер нь хүмүүс одоо хүн амьдрахад ер нь хэр таатай болсон вэ? Аргентин улс маань бид нар бас ирэхээс өмнө бас тодорхой хэмжээнд бас судалгаа хийж үзсэн. За Аргентин улс маань эдийн засгийн одоо бас нэлээдгүй хямрал дүртүүд өнгөрсөн жилээс шинэ ерөнхийлөгчтэй болсон байгаа. Хавьер Милей. За харьцангуй одоо энэ жил одоо энэ шинэ ерөнхийлөгчтэй болоод энэ улс маань эдийн засгийн байдал бас харьцангуй бас жоохон тогтворч эхэлж байгаа шиг байна. Гэхдээ мэдээж бас эдийн засгийн хямралд өртсөн улс одоо тодорхой бас цаг хугацаа хэрэгтэй. Ер нь Арстаа бол бас сайжрах юм хандлагатай байгаа. Монголчуудын хувьд бол шинэ газар байгаа. Энэ монголчууд маань бол бас наашаага бас нэрээр одоо аялж хийж байгаа хүмүүс бас нэлээдгүй бас болсон байна. Гэхдээ яг энэ суурин амьдрахад бол бас маш нэлээд онцлогтой сайн зүйл байна, саарч зүйл байна. Ямар ч улс оронд байдаг бүхэл бэрхшээл бас байгаа. Гэхдээ мэдээж сайн тал бол бас маш их байгаа. Монголчуудыг бол бас тэр болгон сайн мэдхгүй үтдэггүй одоо газар байгаа. Тэгээд таны бас нөгөө одоо энэ байгаа ажлаасаа гадна та бас энэ Монгол соёлын Монгол Аргентины соёлын гүүр гэдэг ингээд бас юм Монгол одоо Аргентиныг холбох одоо юм хүсэл мөрөөдөлтэй гэж би бас сонссон. Тэгээд тэр ажлынхаа талаар болцвол. За миний хувьд бол энэ Монгол Аргентины бизнесийн зөвлөл гэдэг энэ байгууллагын удирдах зөвлөлөөс ажилладаг байгаа. За мөн одоо Монгол Аргентины соёлын гүүр гэдэг төрөмс байгууллагыг хэсэг залуучуудын хамт үүсгэн байгуулаад ирсэн байгаа. За давхар бас Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын төлөөлөгчөөр ажиллаж байгаа. Одоо их л олон гуйшинтай. Гэхдээ тэгээд яг өөрийнхөө чадах чинээгээр хоёр улсын хооронд бизнес соёлын аль аль харилцаан дээр бас гүүрэн болж одоо хичээж ажиллаж байна. Одоо жишээлх юм бол би одоо ингээд ирээд бас сангүй Аргентин найзуудтай боллоо л байна. Тэгээд Монгол гэж хүлээж авч байгаа тэр өнцг нь айгүй өөр юм. Юусе хүү гэдэг ингээд нүдний тэгээд Монгол гэж сонсч байсан болохоос шиг хаана үдээ ямар соёлтой улсыг гэдэг ингээд төдийлөн мэддгүй юм байна. За тэгээд бидний одоо өөрийнхөө түүхээс ингээд чадан ядаа ингээд Google дээр транслейт ашиглаад ингээд ярихад бол ингээд маш их таатайгаар хүлээж авч байгаа. Энэ хятадын улсаас бүр ийм онцлогтой өөр улс байт юм гээд тэгээд таны одоо яг ингээд хийх гэж байгаа энэ зүйл бол айгүй гоё миний дутуу учиртай сайхан зүйл байгаа учраас танд одоо ингээд эцэлтнээс цаашдаа өндөр амжилт төсмөр байна. За одоо бол ингээд
би энд нэг сар амьдраад үзлээ. Одоо эргэн тойрныг 10 км-ийн районд ингээ хотын төвөнд байгаа. Энэ бол ерөнхийдөө бол илүү сейфти аюулгүй юм бүс байгаад байна л да. Ер нь Аргентин улс маань энэ хотоосоо гадагшаага ер нь ах амьдрал ер нь ямар байд юм бэ? Хэр аюултай улс вэ? За яг улс үндэстэн болгонд бас сайн муу одоо янз бүрийн тал байгаа. Аргентин улс маань өөрөө 44 сая хүнтэй. Азар нутаг томтой ийм улс байгаа. За сая эдийн засгийн хямралаас болоод бас тодорхой өөр одоо бусад Латин Америкийн улс орнуудаас ирсэн одоо хүмүүс бас их байдаг юм байна. Гэхдээ бас энэ хөдөө орон нутгаар одоо хотоос гараад бас явхад яг уу сайнтай муутай тал бас зөндөө бас байлгүй яг. Гэхдээ мэдээж аялагч хүний хувьд бол мэдээж бас энэ тал дээр аль болох одоо энд амьдардаг монголчуудаараа ярилцаад аль газраар явбал ямар газар нь бас илүү боломжтой аюул багтай бай. Энэ тал дээр нь бас дүүгээ ямарч саялтанд дэмжиж туслаа. Тэгээд давхар бас ер нь аялагч нарт бас анхааруулж хэлээд яг мэдээж аяллаа даатгал бас их сайн хийлгэж явах хэрэгтэй, хийлгэж явж явах хэрэгтэй. За Аргентин маань хүмүүсийн хувьд бол бас ер нь бол жоохон халамжтай хүмүүс хичнээн Европ шиг царай зүйтэй ч гэсэн гэхдээ эдгээр маань бол бас хүнд бас тусахгүй ер нь ямар нэгэн улс орныг өнгөтөр сайнаар харуул сайн зүйл гэдэг учраас миний хувьд бол одоо болцвол сайн талаас нь хараад ажиллаж амьдарч байна. За Испани хэл сурч байгаа гэсэн. Тийм Испани хэл одоо бас хичээгээд сурч юм. Испани хэл маань бас нэлээд онцлогтой. Ер нь бас монгол хүмүүс сурахад уул нь бол бас их боломжтой хэл юм болов уу гэж бодож байна. Бас их өөрмөгц манай Монголд бол бас тэр болгон Испаниар хэлдэг хүмүүс бас олон биш байх гэж бодож байна. Эндхийн Испани хэлний одоо Бонус Айресуудын Испани хэлний ууган их сургуультай холбогдсон байгаа. Магадгүй одоо энэ төрөлхийг үзээд Монголоос одоо Испани хэл сурахыг хүссэн хүмүүс аж ахуй нэгж байгууллага байгуулсан холбож өгч байна. Ер нь бол бас ер нь ганцхан тийм ер нь аялал жуулчлал ер нь Испанд одоо Аргентинд ирж байгаа хүмүүст за тийм ганцхан хэл ихгүй одоо энэ хот орнуудыг танилцуулахад одоо бас та бас бүрэн нээлттэй гэж би бол харж байгаа тийм. Тэгэлгүй байхгүй. Наашаага одоо бас зориод энэ Латин Америкийн улс орнуудаар аялал зугаалах сонирхолтой хөвгөн байгууллага одоо байвал манай пэйж утсаар дамжуулаад бидэртэй холбогдож болно. Монгол Аргентин соёлын гүр. Монгол Аргентины соёлын гүр. Яг энэ доор ингээд бичээр өгдөөч. За тэгээд би нэг юм онцлогч зүйлтэй бэлэгтэй ирсэн байгаа Минжуур ахын да. Юу вэ гэхээр энэ аяллыг эхлэхээс өмнө надад маш их урам зориг өгдөг. Энэ номноос эхлэлтэй одоо энэ аяллаа эхлүүлж ирсэн. Тэгээд би Минжуур ахынхаа хүү болох Мишельтэд нэг гоё бэлэгтэй ирсэн байгаа. Энэ нь бол ганц Мишельт ч биш Минжуур ах манаас уншина байх гэж бодож байна. За тэгээд ганцхан Монголд ч биш аяллахаа явцад одоо өөртөө ингээ маш гоё урам зориг авч ирсэн Алхимч гэдэг ингээд ийм ном байгаа. Тэгээд ахынхаа хүүд бэлэг болох гэж одоо өнөөдөр бас ахындаа зарж ирсэн байгаа. За тэгээд би урхаа байсан Монголоос гарахдаа энэ номны эд шидийг нь ойлгоод мэдрээд ирээдүйд би нэг хүүхдэд гоё маш хүндэтгэлээр бэлэглэе гэж ингэж мөрөдөж явсаар байгаа. Өнөөдөр Минжуур ахыхаа гэрт ирээд Мишельтэд энэ номыг бэлэглэж байгаадаа маш их баяртай байна. За ах нь болохоор энэ номыг яг энэ аяллыг эхлэхээс өмнө одоо уншаад маш их урам зориг энэ номноос ингээ авч ирсэн.
зөндөө их ингээд шантармаар бууж өгмөр байсан ч гэсэн энэ номыг уншаад ямар гоё өөрийгөө өөрчилж болох юм бэ? Энэ аял гэдгээр зүйлээр хүн өөрийгөө яаж нээж илрүүлж болох юм бэ гэдгийг ахын ойлгож авсан. Тэгээд ахын энэ номон дээрээс хамгийн ихээр ингээд ойлгож авсан нэг үгээ энэ дээр чамд ингээд бичсэн байгаа. Хэрвээ чи чин сэтгэлээсээ хүсч мөрөөдөж чадвал дэлхийн ертөнд чиний төлөө эргэж эхэлдэг гэдэг ийм зүйлийг ахын одоо биеэр ингээд мэдрээд явж байгаа. Аяллийн туршид маш олон гайхалтай зүйлс тохиолдсон, маш гайхалтай хүмүүс тохиолдсон. Тэгээд үнэхээр ингээд ич эдийн гэмээр ингээд ийм аялал болж байгаа. Тэгээд ахын энэ дээр ингээд чамд энэхүү дурсгалын үгтэйгээр энэхүү номоо гардуулж өгч байна. Ахын дээр тэгээд дэлхийн ертөнцийг хизээ нэг өдөр таньж мэдэх аялалтаа гарах байх тэр үед нь ахын дээр энэ номыг одооноос эхлээ өдөр болгон уншаад өөртөө бас ингээд урам зориг аваад ингээд баярлаа. Цаашдаа ингээд уншаарай ахын дээр. Muchas gracias. Баярлалаа. Баярлаа. За өнөөдөр бол Аргентин улсад ирснээс хойш 45 дахь өдөр. За өнөөдөр La Boca дүүргөө явах гэж байна. За Boca дүүрэгт болохоор Caminito гэдэг маш сонирхолтой газар байдаг. Яг 64 дахь номерын автобусанд суугаад Boca дүүрэгт очноо. За La Boca дүүрэг буюу Caminito хотхонд хүрээд ирлээ. За тэгэхээр Caminito гэдэг нь яг ямар учиртай газар вэ гэхээр ерөнхийдөө 20 дугаар зууны ихэнх үеэс энэхүү газар ер нь цагаачтаар бүрдсэн юм хотхон байсан юм байна. За тэгээд энд бол яг тухайн үед бол амьдрал маш их буцалж байсан. Тэгээд ерөнхийдөө нийтлэг Аргентины дүр төрхийг хадгалж үлдсэн ийм газар юм байна. За тэгээ энэ одоо яг юугаар алдартай вэ гэхээр хуучны одоо энэ модон хийцлэлтэй ийм байшингууд, за тэгээд өнгөлөг гудамж талбай, мөн ийм одоо ийм чулуун гудамжаараа алдартай байд юм байна. Тэгээ энд ерөнхийдөө Аргентин улсын нийтлэг дүр зургийг, эртний нийтлэг зур зургийг харах боломжтой энэ гудамжнаас. За бүгдээр хамтдаа яваа үзье. Siempre que te pregunto quizás y así pasan los días y yo voy desesperando y no contestar quizás estás perdiendo el tiempo pensando y así pasan los días y yo voy desesperado y tú contestas.
За ерөнхийдөө бол хааш хаашаага 150 м үргэлжилдэг. Ийм ерөнхийдөө бол Аргентины хуучны амьдрал ахуйг харуулсан юм одоо юу гэх юм загвар хотхон юм байна л да. Гэхдээ үнэхээр сонирхолтой юм байна. Үнэхээр амьдрал бол хөцөлтэй юм байна. Borra la tristeza, calma la amargura, con una cabeza, si ella me olvida, que importa perderme 1000 veces la vida, para que vivir. За капита дүргээр бүтэн тойроод танилцаад явж байна. За тэгэхээр миний бодлоор бол Аргентин улсын ард иргэд үнэхээр халуухан зүрх сэтгэлтэй, халуун ард түмэн гэдэг нь мэдрэгдэж байна. Энд бол дуу хөгжим, бүжиггүйгээр, замун дээрээс нь хөл бөмбөггүйгээр, за дээрээс нь урлаггүйгээр, урлагийн бүтээлгүйгээр эдгээр ард түмнийг төсөөлөхөд үнэхээр бэрх юм байна. За капита дүүрэг бол 2-р зууны яг тэр үеийнхээ дүр төрхийг хадгалж үлдсэн, хадгалахыг хичээж авч үлдсэн гэдэг ийм сонирхолтой дүүрэг байна. Капита хотгоноос 300 м яваад алдарт Бока Junior Ола. За энэ бол алдарт Бока Junior клубын сэнгэлт хүрээлэн байгаа. Тэгээд 7 хоног болгон тоглолт гардаг. Хилээд авахын тулд нэлээд юм болд юм байна бас. Үзье гэж бодсон боловч нэлээд урьдчил захиалга өгд юм байна. Алдарт хөлбөмбөгчин Марадона болон Марк Твес нар Бока Junior клубт тоглож ирсэн байт юм байна. Үнэхээр том цэнгэлт хүрээлэн байна шүү. Este Marque За тэгэд Аргентин бол үнэхээр хөл бөмбөгийн их орн юм байна. Энд ерөөсөө утгагүй гэмээр нэг яриа үргэлж одоо мөнгө болд юм байна. Хин илүү вэ? Марадона илүү юу? Месси илүү юу? Их мэдчлэн энэхүү агуу хөл бөмбөгчтэй дандаа ингээ харьцуулалт хийдэг. Ерөөсөө эндээс л кайф авдаг. Тэгэл зарим хэсэг бүлэг нь Марадонагаа шүтдэг, зарим хэсэг бүлэг нь
Мессигээ шүтдэг байх жишээ тий. Тэгэл ерөөсө хөл бөмбөгийн яриа хаан л болж гин тэнд л баахан Аргентин хүмүүс цугларсан байдаг. Үнэхээр нэг өөрсдийн гэсэн нэг оршихуйтай хүмүүс бол үнэхээр аргентинчууд байж юм байна. За би La Boca дүүргийнхээ эргэн тойрноор алхаа явж байна. За энэ кабинетээ хороолол бол ерөнхийдөө бомб хоттой ийм хороолол учраас энтгээр хүмүүсийн амьдрал бол ерөөсөө далаатай шууд тэр чигтэй холбогдсон байна. За энэ эргэн тойронд ингээд далаа өнөртөж байна. За тэгээд кабинетээ хороолол маань бол зүгээр л нэг жижиг хэсэг юм байна. Тэр хүмүүсийн хамгийн гол амиа амьдралаа залгуулдаг зүйл бол мэдээж далаа байд юм байна. За тэгээд энэ бомб байсан учир нь юм байна. За нэлээд гүн рүү орчих шиг боллоо. За одоо буцсан дээр авах. За өнөөдрийн хувьд бол хангалттай гэж бодож байна. Кабинетээ дүүргийн эргэн тойрондохтой танилцлаа. Үнэхээр сонирхолтой байлаа. Аргентин ирснээс хойш сошиал өнцгийг кабинетээ дүүргээс харлаа. Энд бол бас л 20 дугаар зууны үеийн хуучны Аргентин улсын ахуй амьдралыг ерөнхийд нь харж болохоор санагдлаа. Мэдээж бол хөл бөмбөг, дуу хөгжим, бүжиг, танц одоо юу байдгийг бүхэл зүйлс одоо хуучны тэр амьдралыг ер нь бол бодит байдлыг ер нь бол ингэж харуулсан аялал боллоо гэж бодож байна. За тэгээд цаашдаа бол мэдээж Өмнөд Америкийн гүн рүүгээ бол иймэрхүү өнгөлөг зүйлсийг өдөр тутамдаа харна байх гэж бодож байна. Маш сонирхолтой байлаа. За одоо тэгээд ирсэн замаараа сурсан дуугаа дуулаад хостел руугаа явнаа. Өглөөний мэнд. За өнөөдөр бол шинэ 7 хоногийн эхний өдөр байна. За өнөөдөр явж мотоцикл авах хэвээр маш их догдолж байна. За тэгээд нэлээд урт өдөр болж үргэлжлэх юм шиг байна. Хамтаа явцгаая. Манайхан за би мотоциклийнхаа дэлгүүрдээ ирсэн байна. За тэгэхээр зарим хүмүүс маань ямар ч ойлголт аваагүй байгаа бах. Юу гэхээр би Өмнөд Америк, Аргентинд ирэхдээ Аргентин улс болон Өмнөд Америкийн улсуудыг мотоциклтэй туулъя гэсэн ийм зорилготой ирсэн.
За тэгээд яг өнгөрсөн 1 сарын хугацаанд энийг судлаад үзлээ. Үнэхээр хүнд байд юм байна. Маш олон бичиг баримт бүрдүүлд юм байна. За тэрний талаар одоо үргэлжлүүлээд цаашдаа ярина. За өнөөдөр миний авсан мотоцикл болохоор юм Siam гэдэг Аргентинд үйлдвэрлэдэг аргентинчүүдийн ондог ер нь хятад мотоцикл гэсэн үг л дээ. Тэгээд энд угсаадаг ийм мотоцикл авлаа. Тэгээд маш их бичиг баримт бүрдүүлд юм байна. Тэгээд нэг ойролцоогоор сарын юм үйл явц болсон. За тэгээд ямар бичиг баримтыг бүрдүүлд юм бэ гэсэн чинь ийм учиртай байгаа юм. За нэгдүгээрт одоо энэ ирсэн өдрөөс мань эхлээд манай минжуур авахлаар надад өдөр болгон зааж зөвлөөд туслаад явсан. Хамгийн нэгдүгээрт даниг буюу эндхийн бичиг баримттай оршин суух бичиг баримт шаарддаг юм байна. Энэгүүгээр бол мотоцикл авах ямар ч боломжгүй. Нэгсэндээ би өөрийнхөө нэр дээр мотоцикл авах боломжгүй гэсэн үг. За дараагийн үйл явц нь юу гэхээр би даатгал хийлгэн. Даатгалаа өөрийнхөө нэр дээр хийгээд одоо Өмнөд Америкт ингээд байдаг 10 хэдэн улс 10 жишээ нэг 7-8 улсаар энэ мотоциклтайгаа чөлөөтэй зорчих боломжтой байд юм байна. За гэх мэтчлэн ер нь бол иймэрхүү үйл явдал процессуд болж өнгөрлөө. За мотоцикл худалдаж авснаас хойш 1 сар гаруй өнгөрсөн байна. Аргентин улсад ирээд 2 сар 10-аад хоног болсон байна. Зөвхөн мотоциклны дугаар хүлээгээд сар гаруй болсон байна. Үнэхээр төвчээр алдардсан байна. Одоо яалтай билээ. Энэ улсын хууль дүрмээр бүх зүйлс энэ улсын хууль дүрмээр зохицуулагдж байгаа зүйлс. Тэгээд хүлээхээс өөр арга байхгүй. Тиймэрхүү байна. Тэгээд өнөөдөр нэг хоол хийж идэх гээд гал зуухандаа ороод ирсэн чинь хүнс маань дууссан байна. 7 хоногт нэг удаа хүнсээ базаадаг байгаа. За тэгээд дахиад 7 хоногийн хүнс базаанда эх 7 хоногт магадгүй сайхан мэдээ сонсч магадгүй нэг л өдөр мотоциклийн чинь дугаар гарсан байна гэд залгах байх та гэж хүлээгээл байж байна. За юу ч гэсэн тэгээд сэтгэлээ сэргээс нэг сайхан хоол хийж идэ гэж бодож байна. Цөөн хийж идмээр байна. За бүгдээрээ явж нэг хүнс цуглуулцгаая. Тэгээд гоё хоол хийж иднэ. За манай энэ цаг агаар нэлээд модж байна. Өнөөдөр бороо орох юм шиг байна. За энэ эмгээ супермаркет энэ арай хямд санагддаг. Эндээс ороод нэг 7 хоногийн хүнсийг базараад авнаа. Нэлээд том супермаркет байна. Энэ улсад иддэг уудаг юмнууд нь арай л өөр шүү. Миний анзаарснаар ерөөсө гурилан бүтээгдэхүүн гэдэг юм байхгүй байна. Талхнаас өөр. Тэр гурил их баг хэрэгэлдэг хүмүүс юм шиг байна. За мах бол харьцангуй маш сайн ангилж чаддаг юм шиг санагддаг. Сайн махтай гэж би боддог. Аргентины махыг угаасаа сүнтгэл гэдэг юм билээ л дээ. За энэ ингээд нэг цул мах байна. Үнэн нь гэсэн чинь 5183 песо. Нэг гэсэндээ $5 гэсэн үг. Тэгэхээр чинь бол энэ одоо 500 г, 700 г ах байна шүү дээ. За хүнсээ базаасаа орц сайхан хоол идчихье.
За марш. Чөлөөтэй бүгдээ бэлтгэлээ. Одоо зөвхөн одоо ингээд хөлбөмбөө үзээд суучиндаа. За тэр баяртай. За өнөөдөр бол 11-р сарын 10-ны өдөр. Өнөөдөр болохоор Аргентин улс даяар манайхаар бол 9 гаруй тогтнолын өдөр нь болж байгаа маань. За өнөөдөр бол 11-р сарын 10-ны өдөр. Өнөөдөр болохоор Аргентин улс даяар бүх нийтийн амралтын өдөр тохиож байгаа юм байна. За энэ бол одоо нэг манайхаар бол улс төнгөсний баяр болж ийн гэсэн үг. Тэгээ энэ өдөр болохоор улс орон даяар амардаг. Дээрээс нь бүх музей үзмрүүд өнгөө болд юм байна. За тэгээд яг манай гэрийн хажууд конгресс буюу төрийн ордонд байдаг. За тэгээ энэ рүү орж үзэх хөв тохиол яг таарад байж байна. За өмнөд Америк Аргентин улсын бас нэг таалагдж байгаа зүйл юу вэ гэхээр би бинийг маш их хүндэтдэг. Соёл бол маш сайхан санагдаж байна. За жишээлх юм бол одоо ингээд бүх зүйлс одоо очор дараалалаараа игнэд зогсоод явдаг соёл бол үнэхээр гайхалтай. Ерөөсөө би бинийхээ урдуур өмнөөр дайрна гэж юу нь бол байдаггүй. Энэ бол түр За энэ бүтэлийн гар скетч нь тэгээ энэ дээр зурагчсан хүмүүсийн нэрс зохиомжийн талаар ерөнхийдөө энэ зураг la proximidad pasados, la libertad, el progreso, la paz y la justicia. Estas esculturas son obra de la artista Lola Mora. За өнөөдрийн маань конгресс үзэх аялал ингээд дуусч байна.
За хоёр найзтайгаа конгрессыг үзээ уцаа явж байна. Энэ бол одоо тэр болгон хүнд олдоод авах боломж биш. Тэгээ өнөөдөр маш хацтай байлаа. Манай Франко гэдэг найз энэ үйл явдлыг үзэх хэрэгтэй чи дахиж хамт юу н олдох боломж олдохгүй байх шүү. Энэ боломж гээд санал болгосон байгаа. Маш гайхалтай байлаа. За тэгээд хостел руугаа явна. Фернет гэдэг ингээд ийм нутгийнхаа ундагаар юух ядаа дайлж байна. Гайхалтай байна. Саману. Саману. За энэхүү бонус хариуцлагад өнгөрөөсөн урт хугацааны хадал явдалтай 3 сарыг ихэм найзуудаараа өдүүлсэн ийм сайхан өдөр болж өндөрлөлөө. Цаашдаа миний аялал үргэлжлэхээр болсныг сонсоод манай найзууд надад баяр хүргэж энэ гайхалтай өдрийг хамтдаа өнгөрөөсөн байгаа. Аялал ихснээс хойш хамгийн урт удаан хугацааг Аргентин улсад өнгөрөөсөн байна. Нэг талаасаа харах юм бол маш их хүнд хэцүү цаг үе байлаа. Хүлээн гэдэг бол хамгийн хэцүү зүйл байд юм байна. Мотоциклаа авсныхаа дараа улсын дугаар хүлээсэн цаг хугацаа өнгөрсөн. За нэг талаасаа маш хэцүү байсан. Нөгөө талаасаа үзэх юм бол маш сайхан дурсамж энэ газар өнгөрөөсөн байна. Энэ газар үдсэн байна. Маш олон гоё найзуудтай болсон. Тэгээ маш одоо Аргентин улсыг бас өөрийнхөө хэмжээндээ сайхан таньж мэдж авлаа. Магадгүй анх удаа баргалж тухайн улсаа нэлээд сайн мэдээлэлтэй болоод авсан баргалж газар бол баргалж Аргентин юм болов гэж бодож байна. Тэгээд олон хүмүүсийг бас хүлээлгсэн. Нэг талаасаа харах юм бол олон хүмүүсийг хүлээлгсэн. Нөгөө талаасаа харж үзэх юм бол бас өөртөөгөө их ярилцсан ийм цаг хугацаа болж өндөрлөлөө. За одоо бол бүх юм дахиад шинээр эхэлж байна. Одоо цаашдаа Патагониа, Ушуая, за Аргентин улсаар аялна. Тэгээ цаашдаа Чили, Перу, Боливи, Колумб гээд төлөвлөсөн газрууд их байна. Ямар адал явдал, ямар бэрхшээл саад түлээж байгаа үнэхээр мэдэхгүй байна. Тэрийг бодмооргүй байна. Зүгээр л өдөр өдөртөө аяллаа игээд явах нь хамгийн чухал санагдаж байна. За тэгээд бүгдээрээ аялалтаа гарцгаая. Олон сарын хугацаанд хүлээлгсэн дуучлаарай. Тэгээд аяллаа үргэлжлүүлцгээе. За өнөөдөр бол 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдөр. За удаан хүлээсэн аяллаа эхлүүлээд явж байна.